Дараагийн мэдээг танилцуулъя. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин яриа хэлцээд хийхэд нээлттэй байгаа гэдгийг мэдэгдэж байна. За тэрээр өмнө нь Украиний ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзахтаар хойрог хандаж байсан бол энэ удаа асуудал нээлттэй хандах боломжтой байгаагаа мэдэгдсэн. За тэрээр зөвхөн Зеленскийтэй уулзаад зогцохгүй Германыг одоо шинээр сонгогдсон канцлер Фридрих Мерцтэй ч гэсэн нүүр тулаж уулзах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин лав гарагт олон нийтийн одоо мэдээллийн агентлагууд болон олон улсын агентлагуудтай уулзсан байна. За шүн дунд хийсэн энэхүү уулзалтын үеэр Германы канцлер Фридрих Мерцтэй ярилцахаас гадна Украиний ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. Путин Украиний дайн болон одоо Израиль, Ираны хооронд үүссэн дайсагналцтай холбоотой олон асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулсан байна. За Оросын холбооны улсын хувьд 2022 оны 2 дугаар сард Украинд бүрэн хэмжээний товтлогоо хийсэн. За үүнтэй холбоотойгоор дайн одоо бол 3 жил гаруй жил хугацаанд бол үргэлжилж байгаа. Цааш тач гэсэн энэ дайныг одоо хэрвээ зогсоох оролдлого хийж инх тайвныг тогтоох одоо хилцээр яригдахгүй тохиолдол дайн үргэлжсэн хэвээр байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд гадаад бодлогын мөрийн хөтөлбөртөө энэхүү дайныг зогсооно гэж амлалтыг өгсөн учраас удаа дараа талуудын хооронд жуучлал хийхийг оролдож байгаа ч гэсэн энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. За Оросын холбооны улсын төрийн тэргүүн хэлэхдээ Германыг өөрийн одоо түнш хамтрагч гэж нэрлсэн байна. За хэрвээ Германы одоо түнш нь ярихыг хүсэх юм бол тэр дуудлагыг дуртаяа хүлээж авах болно гэдгийг Германы DPA агентлагт өгсөн ярилцлаганда мэдэгдсэн байна. За тэрээр тодруулж яг хэлэх юм бол би одоо яриа хэлцээ ихэд үргэлж нээлттэй байгаа гэж мэдэгдсэн. За гисэн хэдий ч Путин Украины эсрэг явуулж байгаа Оросын дайнд Германыг түгийг сагсан байр суурьтай байгаа гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн. За Оросын холбооны улсын хувьд бол энэхүү одоо Украинд явуулж байгаа дайн байлдааныхаа үйл ажиллагааг тусгай ажиллагаа гэж нэрлсээр байгаа. Тэрээр одоо хэлэхдээ Герман Украины талд байгаа. За тийм учраас тус улсад бас танк нийлүүлж улмаар байлдааны ажиллагаанд оролцож байна. За энэ бол жуучлагч одоо хүнд түгийг сагсан улсын байр суурь биш юмаа гэж бас шүүмжлэнгөө мэдэгдсэн байна. За Мерцийг 5 дугаар сард канцлерын албан тушаалд орсноос хойш Путин канцлерын одоо олон нийтэд хэлсэн үгэнд нь бол тайлбар хийсэн байна. За хэрвээ Герман Киевт одоо Таврус нэртэй далавтад пуужинг нийлүүлэх юм бол Украины дайнд шууд оролцсон гэж Путин дахин одоо үзэж байгаагаа мэдэгдсэн байна. За энэхүү одоо пуужин нийлүүлсэн явдал бол Украины фронтод дайн зогсоох асуудлыг бий болгохгүй харин бол Оросын айрам давшилтаа зогсоохгүй гэж мэдэгдсэн. Оросын холбооны улсын ерөнхийлөгч мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй яриа хэлцээний эцсийн шатанд уулзахад бэлэн гэж мэдэгдэв. Би түүнтэй уулзахад бэлэн байна. Гэхдээ эцсийн шатанд байгаа тохиолдолд тухайн яриа хэлцээнд оролцоно гэж мэдэгдсэн. Путин Зеленский өнгөрсөн жил бүрэн эрхийн хугацаанд дууссан учраас энэ хууль ёсны бус удирдагч гэж үзэж байгаа учраас түүнтэй яриа хэлцээ хийхгүй татгалцаар байгаа мэт ийм одоо ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа. За Украины одоо дайны тухай онцгой байдлын тухай хууль зааснаар дайны үед сонгуул явахыг хориглодог учраас Украин улс одоогийн байдлаар одоо ерөнхийлөгчийн асуудлыг бол шийдэхгүй хിവэр үлдээж байгаа. За тийм учраас Украин болон өрөндийн холбоотнууд энэ мэдээллийг яцаасаар байгаа. Бид асуудлыг зохицуулах зарчмын талаар бодит яриа хэлцээ хийхэд бэлэн гэж харин Путин мэдэгдсэн. За өмнөх хэлцээрээр ослогсод болон Америк өргөцтийн цогцыг солилцох арга замын талаар ярилцсан. За энэ арга зам нь бол бодит байдлаар бас хэрэгцсэнийг Путин онцолсон. За Путин мөн Израиль, Ираны хоорондох мөргөлдөөний одоо зогсооход зуучлагчаар ажиллах боломжтой гэж мэдэгдсэн. Москва Израилийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ Тегеранд энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж олгох асуудлыг яриа хэлцээрээр зохицуулж болно. Путин мөн Москвагийн саналыг Иран, Израиль, Америкийн нэгдсэн улсад бас тавьсан гэдгээ мэдэгдэж олон нийтэд хуваалцсан. Трамп Оросын холбооны улсыг зуучлаар ажиллахад одоо ямар нэгэн татгалцсан хариу өгөхгүй байх гэж бас найдаж байгаа юм байна. Путин за тийм учраас бол Москва, Тегерантай эдийн засаг улс төрийн нэгт харилцаа холбоотой за үүнийг ашиглаж уучлах юм гэж үзэж байгаа. За мөн Иран болон Украинтай холбоотой асуудал төр ч гэсэн талуудын байр суурь нэг байгаа гэдгийг бас онцолсон. За Ираны хувьд бас Украины хотуудад товтлогоонд ашиглаж байгаа нисгэгчгүй онгоцыг одоо нийлүүлдэг гол хүчний нэг гэж бас олон улсын ажиглагчид үзэж байгаа. За Израилийн шаарсны дагуу бол Иран дахь дэглэмийг өөрчлөх нь Оросын холбооны улсын одоо Башар Асадын дэглэмийг өнгөрсөн жил
өөрчлөлтөнтэй холбоотой сөрөг үр дагаврыг бүс нутагт авчирна гэдгийг Оросын албаны улс тооцож байгаа. За ийм учраас бол энэ одоо байдлыг энхийн аргаар аль болох зохицуулах, за Ираны өнөөгийн дэглэмийг авч үлдэх нь бол Оросын албаны улсад ашигтай тусч байгаа учраас энэ асуудал бас жуучлал хийх боломжтой гэж мэдэгдэж байгаа. За харин Израиль Ираны дэд удирдагч Аятолла Али Хаменei амийг одоо хөнөөх асуудал тал дээр түүнийг тайлбар өгөхийг хүсгэд бол энэ асуудал дээр ямар нэгэн байдлаар тайлбар өгөхгүй гэдгийг тухайн үед Путин сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдгдсэн байна. За ингээд Путин ерөнхийлөгчийн хувьд бол өөрийн хэрэгжүүлж байгаа бодлого дээр нэлээд бас өөрчлөлт гарсан гэдгийг мэдэгдэж байна. За хэдийгээр түүний хувьд Украины өнөөгийн засаг захиргаа хууль бус засгийн газар хууль ёсны бус гэж үзэж байгаа ч гэсэн өнөөгийн одоо ерөнхийлөгчтэй яриа хэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн явдал нь бол цаашид талууд асуудлыг инх тайвны яриа хэлцээрээр зохицуулах ийм магадлал үүсч магадгүй гэсэн эерэг ийм тохиог бол олон нийтэд төрүүлж байгаамаа.